За тэгэхэд гайхалтай байгалийн захиалтлаг гэдэг юм уу? Тэгэл юмсан алмаз талбай гэдэг. Алмаз diamond талбай. Үүнээс за ингээд diamond-ийн талбай гэдэг. Уулын орой дээр алхаад ирж байна. Гараад энэ хаваан үзэсгэлэн дээрээс жин энэ алмазны талбайг ингээд зам алмазны талбай. Энэ сайхан байгалийн өвчг шиг байна. За энэ бас ингэ харж байгаа л welcome to Fort Roger Pathway Diamond Summit Trail. Одоо ийш ингэж дэшээ гараа. Энэ яг алмазны талбай маань юм. Ерөнхийдөө бүтцээр бол ингэж харагдах юм байна. Lia High. Энэ уулныхаа дээр ийм гоё байгалийн ээж бүрдэл байна шүү дээ. Гоё юм. Дэш хат ингэж хат. За ингэ алмазны талбай дээр арай diamond trail Авчинда. Гоё юм. За одоо нөгөө Diamond Head дотор орж ирж байна. Парк руу. За гоё алхсаар байгаа. Ийшээ ороход ингээд нөгөө юуны алмазны талбай гэдэг. Одоо энэ бөөрийнхөө уулын чинь дотор ийм нэг хэсний нуур тогтдог шүү дээ. Тэрийг ингээд үзүүр үйлчлэгээний газар болгосон байна. Ийшээ ороход reservation хийгээд шууд нэг вебсайт руу ороод тэгээд том хүн хийдгэлээ. $5 лөө $6. Тэгээ ингээд шууд хоргийн тогоо гэдэг чинь хоргийн тогоо шиг юу болоход тэр нуур нь ширхсэн юм уу те хоргийн тогооны тогоо шиг бүтцэн. Тэгээд энийг ингээд үзүр үйлчлэгээний газар болгоод энэ Waikiki Hawaii-гийн нэг том үйлчлэгээний газар. Ийшээ яах энэ троллитай ингээд явцаж болно. Эсвэл ингээд өглөөнийхөө мөнгөийг төлөөд нэгс орох паркныхаа адмишнаа төлөөд тэгээд зүгээр шууд алхаад ирчээж болж байгаа. Waikiki-гаас 30-40 минут алхаад дараагийн тав гэсэн үгтэй. Автобусаар машинаас явж болно. Үнээр орно. За ингэж штэ. Хүний $5. Тэгээ Хавайгийн хүмүүс бол үнд болтойгүй л юм. За ингээд энэ hiking trail буюу алхахын энэ дотор юу хийж болох? Тухай ингээд энэ зааварчил маань. Тэгээд энэ хавийн дээр ингээд машинтайгаа л хэрэгтэй алхах гоё. Ийшээ харуулж. Diamond Head Monument болсон. Тархан цацтай гэсэн үг шүү дээ. За ингээд ийм юм хийж болох нэ. Гоё шүү дээ. Алхаад асгалаа хийчихэж, дээрээс нь ийм одоо алмазны шигтгээ, алмазны талбай уулын дотор хоргийн том гэдэг шиг дотор явж байна. Ийшээ парк монумент руу. За энэ мэдээс headquarter office. Энэ visitor center гэж байна. Тэгж сэтж жоохон зардаг.
эндээс юм аа. За ийм юм хийж байна. Байдаг шууд. Энэ нэг ийм хөөрхөн энэ шуу хаасаа байд юм лээ. Улаан толгойтой шуу. Нэг миний толгой шиг толгойтой. За энэ ингээд Diamond Head Trails буюу одоо алмазын толгой гэдэг орой дээр гараад ирсэн. Бэжин ингээд байкикийг харж болж байна эндээс. Талаасаа ингээд далаа. Hawaii man чигээр харагдаж байна. Талаас чигээр далаа. この下もなんかない。この下はあります。この下なんかね。その下はなんか前も入れなくて。若干올라갔다 얼마? Diamond Head. Diamond Head. この角でなんか水筒を持って。 I'm barely sweating kind of. What? How many steps? Barely sweating. Энэ хоргын тохооны энэ. За trail одоо ингээд ишээ яваад талхаад буухад явна нэ. Баяшаа. Can it be Ийшээ ингээд юм түнэлээр орж энэ хэсэг бол бас жоохон. There's still more stairs after this. Okay, well, I'm done then. Адлаа андармаатай түнэлээр гардаг юм бэлээ. Гэтэ цаанаасаа орж ирэх жоохон төвхтэйс энэ тэсээ болохоор ингээд гэрэлтэй. Гайгүй юм байна. Өөдөөс хүмүүс зөндөө. Явсараа түнэл дээр энэ хоёр уулыг холбдог юм шиг. Ингээ хараад ирчгээр юм бэлээ. Яваад. Уулынхаа дундуур ингээд түнэл зингээс ингээс авах юм байна. Манай толгойд. За одоо ийшээ буцаагаад ингээ гараад ирж байгаа. Зурууд явчихин. Таашаа ороотод ер нь гайгүй шүү дээ. Олны тоошоо боход хүмүүс өдөөс гарч ирвэл тэгэл зай тавьж өгч байгаа гарчдаг байгаа. Нэрийнхаа
Хоёр хүн яг багтаар газар байгаа байхгүй. Тэг би бодлоо тасгал хөдөлгөөн байнга хийж идэг хүмүүний хувьд. Иймэрхүү трейлерүүд бол гүн байна. Трейлерүүд бол энд гоё алхаад. За энэ доороос хүмүүс тэр тийш гарч ирж байгаа юм тест. Сонирхолтой. Алхаал. Эсэг нэг зураг авсан газар юм байна. Тэр зураг авсан газар. Шах букаш. Яна. Окей. Яваал энэ да. Ингээд юу буугаад ирлээ. Гоё сайхан байна. Нөгөө доош өрөөдөө ирэхлээр ургамал нөгөө төлхөө ургаад. Гоё шин. Ингэс чинь бол ингээд гол урсчих хэвээр. Дагуур нь тэгдэг шүү дээ. Тэгээд өхрийн нүд байх хэвээр. Голдоод байгаа өхрийн нүднүүд ургадаг. Хатан дотор бол хад иддэг шүү дээ. Тэгээд болохоор юу агаахгүй хөнгөө. Тэгэл зам тавьчихсан. Намайг бага хахтал зам байхгүй шүү дээ. Тэгэл нөгөө ягууны жимээр явна. Явахгүй л хаа хамаагүй явна шүү дээ. Уул руу дээд дуулаас доошо бүүн гэдэг чинь хөл гараа модон урам байран болдог шүү дээ. Тэгээ яахчихгүй. Тэгэд эн чинь бол ингээ бүр ингээ барьж марцсан тусдаа асфальтын замтай. Айгу тэ бүр сайхан амарчилсан. Бидний алаан болж өсдөг тийм орчин биш байгаа байхгүй. Тэгэхэр ч одоо юу ч гэж хэлэхвдээ хөнгөл байна шүү дээ. Одоо энэний дундуур бол ингээд сайхан гол урсаад өхрийн нүдээ түн шүү дээ. Тэгэхэд одоо энэ ингээ асфальтын зам тавьсан эргэлцсэн зам байгаа байхгүй. Амар соёлтой болсон. Манай одоо уул өндөр уулууд бол жинхэнэ натурал байгаа шүү дээ баялдаараа. Уулын оройгоос буухад чинь юу нэрэн гүүхтэй баруун тишээ үгэл зүүн тишээ үгэл тэгэж буух нь илүү хялбар буудаг гэл буучлаа шүү дээ. Тэгэл хөл гараа өнгөрч байгаа чинь тэгэж нэр одоо амьдралын хатуу үтг үзэж өслөө шүү дээ. Гэтэл одоо ч нь бол юу вэ? Ийм сайхан тасмалаар явдаг байхгүй юу? Ялгаа нэм. Тэгээд нөгөө wild буюу нэгсэн зэрлэг хонгон байгаль гэдэг чинь амар чухал. Тэгэхээр нөгөө бид нар хонгон газар нутгаа маш сайн хайрлж хамгаалж ингээд тэр чигээр нь хадгалах хэрэгтэй байдаг. Тэгээд одоо жишээлбэл энэ Хавайын одоо даймонд бол тархан цаацтай болцсон. Тэгээд ингээ энийг ашиглаа хүмүүсийг ууланд халахуулаад одоо Хавайын хүмүүстэй болохоор үнэгүй. Тэгсэн мөртлөө гадны одоо гадны жуулчд болохоор том хүний $5 гээд. Яг энэ авж байгаа хураамжаад дэвцтэй хөгжүүлээд энэ жуулчдыг ингээд тухтай байдлаар аюулгүй байдлаар алхуулчихж байгаа байхгүй. Гэх мэтлээ авах юм зөндөө биш үү? Тийм ээ. Хөгжүүлэх юмнууд их байна. Тэгэхээр бид нарт одоо газар нутаг маань их чухал. Тэгээд яг онгон байгалаараа байх нь их чухал байна. Байгалийн онгон байгаль байдал их чухал шүү.
Тэгээд одоо бид нар чинь натуралаар уулын хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр яг Америкт уулчт юм уу уулын талхаад хүмүүсээ тий. Хайлаар бид нар уулын хүмүүс учраас ууландаа байхаараа их аз жаргалтай байдаг. Тийм одоо нөгөө уулын сэрүүн уур амьсгал дуртай. Тэгээд амьдралын нөгөө хатуутг ингээд туулаад тэмцээд гэж учраас тэсвэр төвчээртэй гэдэг юм уу? Ийм төрлийн хүмүүс байна. Гүргэр. Тэгээд одоо хаа явсан газар манайхан чинь маш их амжилттай ажилд амьдрал явдаг. Мэдээж зарим нэг бас хэцүү хүмүүс одоо хэцүү байдалтай байгаа хүмүүс байгалах. Гэхдээ ер нь дийлэг нь бол хайтахан амтраа авчдаг штэ. Дороо хийх ажиллаа хийгээд амьдрал аваа явчихдаг. Тэгээ ууланд бол хайртай мэдээж ууландаа гарах дуртай. Сэтгэл сэргээд нөгөө нэг юу хиймэр сэргэн гэдэг лөө. Хиймэр сэргэж байгаа байхгүй. Уулын хараа дээр гарч хиймэрээ сэргээчээд явчихна. Гоё сайхан байна. Уулын хараагаас ирж хүч энерги аваад ингээд доошо буугаа явчихна да. Доошо буугаад ирчлээ.